За сайн байцгаана, намайг Хангай хүү гэдэг. Зөвхөн дронтой холбоотой ажил эрхэлтгээд өөрийн байнга ундаг унаа бол одоо Jimny гэдэг энэ жижигхэн хөөрхөн оффроуд машин байдаг. Тэгээ өнөөдөр та бүхэнд би миний машин дотор явдаг үндсэн 5 зүйлсийн таад танилцуулъя. За эхний танилцуулах зүйл маань болохоор үндсэн одоо яг миний ажлын багж гэж болно. Дрон байгаа. Машин дотор бол одоо ойролцоогоор 4 ширхэг дрон явж байна. За хамгийн жижиг нь бол иймэрхүү сенсний хамгаалттай дотор нисдэг дрон байдаг. За тэгээ бүх дроны хэрэгсэл маань болохоор угаасаа нөгөө замд явж байгаа болохоор иймэрхүү хамгаалтын хайрцагуд машин дотор явж байдаг. За энэ нь болохоор арай дунд орчмын FPV төрлийн дрон байна. Энэ болохоор миний нөгөө бичлэгүүд дээр гардаг шиг бүр уулын орой моройгоор явдаг. Аюу хол нисдэг тийм дрон байгаа. За эдгээр төрлийн дроныг нөгөө шууд аваад нисгэх боломжгүй. Тэгэхээр нөгөө заавал эхлээд онгоцны нисгэгчийг ийм сургалтанд суух хэрэгтэй байдаг байхгүй. Яг дагнж нисгээд одоо 4 дахь жил дээрээ болж байгаа. Эхний танилцуулсан зүйлс маань бол ингээд миний машинтай хамт явдаг дронууд маань байгаа. Тэгээд за хоёр дахь танилцуулах зүйл маань болохоор Starlink гэдэг төхөөрөмж байна. За энэ төхөөрөмж маань бол одоо яг сүүлийн үед тренд болчиход байгаа. Монгол орн бол уудам өргөн нутаг. Тэгээд сүлжээгүй болдог асуудал байд интернетийн асуудлыг шийддэг зүйл маань бол Starlink байгаа. За энэ миний машины DT2 хайрцагны нэгэнд нь байнга явж идэг. Машин асахад өөрөө асчдаг. Машин унтрахад өөрөө унтраад тийм зарчимтай явдаг юм аа. Тэгээд дагаад бас нарны тойл байна. Аюулгүй байдал талаас энэ тэнд цахилгаан ямар янз бүрийн тэжээл мэжээлгүй болсон үед Starlink ажилладаг. Бас тодорхой хэмжээний утас power bank гэдэг юм уу. Тиймэрхүү цахилгаан хэрэглээг цэмгэлж болдог юм зүйл байгаа. За миний 3 дахь машины танилцуулах зүйлс маань болохоор за төлөөлөлт болгоод би хоёрыг нь гаргаад ирлээ л дээ. Миний анхны машин бол Toyota гэдэг машин. 12 жилийн өмнө анх авчихлаа. Тэгээ тэр машин дээр дугуй илгч гэдэг юм уу, татлагч гэдэг юм уу, тиймэрхүү зүйл бол байдаггүй байсан. Тэгээл явж байгаа л энд шаварч сухлаарэ ойр орчмынхаа машин руу гүгээл татлаг байна уу, дугуй илгч байна уу гэл тийм асуудалтай байдгүйс. Одоо бол яг ингээд олон жил нэг хөдөөгөр яваад ирэнгүүт айгуу туршлагачаад одоо ингээд миний машинд бол яг ойр зүрийн багж байнга явж идэг. За дөрөв дэх танилцуулах зүйл маань ихлээр за төлөөлөл болгоод нэг зүйлийг гаргаад ирлээ. Энэ болохоор дээл байгаа. Сүүлийн 10 гаруй жил монголоор аялахад ерөнхийдөө нэг анзаарсан юм ихлээр өдөр нэг градус өөр, орой нэг хүүтэн болчдөг шүү дээ. Тийм болохоор энэ бол ерөөс дээл машинд байнга явж идэг нэг зүйл нь. Ягаад ийм дулаав заавж явдаг вэ? Ягаад ийм хамгаалтын бүр ус чиг ордгоо саунд хийдгүү ихлээр өөрөө аялал гэдэг чинь ингээд гол ус гарна янз бүрийн тохиолдлоор норж морох эрсдэлтэй байдаг байхгүй. Би өмнө нь бас нэг 16 онд л голд живээд маш их тоног төхөөрөмжөө усанд норгоод бид эдийн өмсөжсэн бас солих гэжсэн хувцснууд маань бүгд норжсэн тийм тохиолдол байдаг байхгүй. Тэгээд ганцхан зүйл нь нороогүй үлдсэн. Тэр нь болохоор машины хамгийн дээр байсан мишок. Бүх хувцаа тайлж байгаа зөвхөн мишоконд ороод тэгээ хоноод өглөө тусам дуудаж ирсэн тийм тохиолдол байдаг байхгүй. Тэгэхээр иймэрхүү дулаан хувц гэдэг бол аюул чухал. Хүмүүс бол яг өдөр ингээл халаацж байгаа яг тэр мэдрэмжээр шорттой гараад аялцдаг шүү дээ. Тэр бол маш буруу. Тэр заавал дулаан гутал ч юм уу тиймэрхүү зүйлс бакапта битгэх хэрэгтэй байдаг. Хамгийн сүүлийн миний машинд байнга явдаг зүйлийг та бүхэнд харуулъя. За бас нэг төлөөлөл болгоод ерөнхийдөө суудлын ард явдаг юм жижигхэн боксууд байна. За энэнд юу байдаг вэ гэхээр ерөнхийдөө байнга гарын доор хэрэг болдог татлага эсвэл эмийн саанч гэдэг юм уу тиймэрхүү жижиг шажиг байнга хэрэглэгддэг зүйлсүүдээ хийдэг. Дээрээс нь уул хатанд магадгүй алхах хэрэг гарч магадгүй таягч байд юм уу иймэрхүү зүйлс бас байдаг. Жишээ нь миний энэ дотор бол борооны нэг удаагийн цув байна. Жишээ нь одоо дээрээ ачаа ачих юм бол ачаагаа даруулах татлага байна. Мэдээж янз бүрийн цэнэглэгч USB илүү бакапта явна. Дээрээс нь газны хошуу янз бүрийн мартдаг зүйлсээ бас ийшээгээ гарын доор ойрхон ичдэг юм аа. Иймэрхүү дайвар миний машинтай хамт явдаг зүйлсийн нэг хэсэг нь энд байгаа шүү. Тэгээ нөгөө хэсэг нь бас ингээд хайрцаг дотор байгаа. За би та бүхэнд ямар ч гэсэн миний машинтай байнга явдаг зүйлсээс 5 зүйлийг нь танилцууллаа. Тэгээд энэ хүртэл хамт үзсэнд баярлалаа.